Комари хэдий цус орогч ч гэлээ гэртээ бүгээд 3 жил болж байгаа. Дээрээс нь цус ухаас татгалцсан цус орогч хэд боддоо. Уг нь улсынхаа хамгийн нэр хүндтэй гэр бүлд үе дамжсан генералуудын удам угсаа олж төрсөн ч шид ашиглах чадваргүй дээрээ нэмээд биеийн хүчж байхгүй. Цус орогч хэрэн цус уудаггүй болохоор өсөлт хөгжилд нь нөлөөлж гисэн. Комари цусны үүнээр харагдах байдалгээд бүхий л зүйлд нь дургүй. Гэтэл нэг л өдөр түүний энэ амьдрал оронгороо өөрчлөгдөнө. Гэртээ бүгдэг нэгэн айрам удирдах, бүр цаашлаад улс удирдах чадах болов? 1, 2, 3 僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ. Комаригийн хүйсэн дээр улсынханд сүлд тэмдэг үзэгдэн энэ бүхэн эхэлдэг. Гинэт өрөөнд нь үйлчлэгчийн хувцастай нэг хүн орж ирээд өөрийгөө Вил хэмээн танилцуулна. Тэр эзэнт гүрний айрам тариалагддаг ба 3 дугаар дивизийн баг дэслэгч гин. Өнөөдрөөс эхлэн Комарид үйлчлэхээр иржээ. Тэгснээ Комариг дагуулад хааны ордон руу хурдан явах хэрэгтэй байна гин. Комари маань бие засах хэрэгтэй байна гэд бостол одоо бие засах цаг биш ээ л гэж авчина. Тэгсэн Комаригийн аав орж ирээд юу болоод байгааг хэллээ. Комари өөрт нь үйлчлэгч хэрэггүй гэсэн чинь аав нь хатан хааны шийдсэн асуудал учраас өөр аргагүй гин. За юу болоод байна вэ гэхээр эдний улсад хамгийн хүчирхэг 7 цус орогч генералыг Шижигүтиний генералууд гэж нэрлэдэг юм байна. Комариг тэдний нэгээр сонгогдсон талаар хэллээ. Аав нь өмнө нь нэг удаа Комаригаас ажил хийх үү гэж асууж л дээ. Тэгсэн манай хүн яахав надад хаан ширэг өгнө гэвэл ажил хийж болох юм гэд хариулчиж. Энийг сонссон аав нь хатан хаан дээр очиод Комарид хаан ширэгээ өгнө үү гэд хэлсэн байвал яах вэ? Тэгснээ аав нь охиныхоо төлөө чадах бүхнээ хийлээ л гэж авсан. Хатан хаан мэдээж амар уулсан нь тодорхой штэ. Тэгэхээр наав нь Комариг үнэхээр гайхалтай сууд ухаантан 100 сая жилд нэг л удаа төрөх үдсэглэн гоо охин гэж хэлжээ. Тэгээд хатан хаанд их л сонирхолтой санагдаж гэрээ байгуулахаар шийдсэн байна. Комариг шилдэг 7 генералын нэг болгож 3 сард нэг удаа өөр улстай дайтаж ялах ёстой гэсэн болцол тавьжээ. Ингэж 100 удаагийн дайнд ялвал дараагийн хатан хаанд нэр дэвших боломжтой болно гиндэ. Ядж яхад доор нь байх цэргүүд даргаагаа сул дорой гэж үзвэл тэр доор нь алчхаж чадхаар аюултай цус орогч нар гин шүү. За тэгээд Комари маань өөрийнхөө цэргүүдтэй уулзахаар иртэл шууд л өөдөөс нь дайрсаар өгтөж авлаа да. Манай хүн болохоор хаалгаа хүртэл арай ядан онгойлгоно. Тэгсэн Комари руу дайрсан цэрэг үнэн азгүй нөхөр байваа гэж. Хаалганы завсраар Комари руу дайрах гэж үсрээд хүнд хаалганууд хаагдахтай зэрэгцээд толгой нь тас. Комари маань эндээс ер нь амьд гарах юм болоо даа гэж бодсоор 500 зэргийнхээ урд ирлээ. За тэгсэн түрүүний азгүй өхлөөр үгдэг цэрэг нь эндээ догшин ширүүнээрээ алдартай амтан байж. Түүнийг ганц дайралтаар алсан бол шинэ удирдагч үнэхээр аимшигтэй хүн байх нь гэдэл цэргүүд нь бүр шүтчлээ. Комари маань ч дүрдээ ороод энэ зэрэг нь юу ч бишээ гэтэл шин туслах Вил нь Комари хүүхэд байхдаа чигчээ хуруугаараа л 100 цус орогч хөнөөж байлаа. Тэр хүсвэл та нарыг 5 секундын дотор л дуусгана гэд бүр давсалчна. За тэгээд Комари цэргүүдтэйгээ албан ёсоор мэдчилж эхлээд овоо аятайхан явж ийсэн сандарсандаа хийлээ хадчихдээ юм да. Үргэлжлүүлээд одооноос та нарын амар амгалан амьдрал чинь дууслаа. Өдөр бүр тайтаж эцэс төгсгөлгүй тулалдана. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Миний удирдлагыг даган намайг түлхэж унгах мэтийн тэнэг зүйл бодолгүй. Үнэнчээр зүтгэхэд л болно гээл ярьж өгнө. Комаригийн айрам эхний тулаандаа ямартай ч ялалт байгууллаа. Манай хүнээс сэтгүүлч асуулт асуухад дэлхий дахинд өөрийгөө таниулж бүгдийг нь эзлэн энтер гээл ярьж өгөндөө. За тэгсэн бас нэг сонирхолтой зүйл нь гэвэл энэ ертөнцид үхэл амьдралын төлөөх дайн өрөндөггүй. Дайтад ялагдсан тал нь эцтэй гэхэд буцаад амьлаад л босоод ирж байгаа юм да. Тэгснээ босож ирэхдээ үхээг удсан байх шүү ч гэж ах шиг. Энэ ертөнцид байх 6 үндэстэн нь өөр өөрсдийн харанхуйн цөмгийг шидийн хүчний ачаар ингэж дахин амилцаадаг. Энэ шидийн хүрээнд ямар ч гүнзгий шарх авсан бай, ямар ч байдалтай өгсөн бай хэсэг хугацааны дараа зөв зүгээр болчихно. Энэ ертөнцийн дайн нь амьдрал үхлийн тулаан биш, 100 цэнгэлийн тулаан юм байна. Комарид ч энэ нь утгагүй санагддаг. Нээрэн Комаригаас ярилцлага аваад ирсэн сэтгүүлч манай хүний ярьсан яриаг шаал хөндлөн юм холж хутгаад бичсэн байдаг шүү. Сонинд Комаригийн хэлсэн үгийг дэлхийг бүхэлд нь будаатай омлет болгох болно. Бусад улсуудын командлагч нарыг алж, дээрээс нь кечүү басгаад, доторхыг нь гаргаж ирсэн будаатай омлет шиг болох нь гэд биччихэж.
Тэгээд Комари маань ажил хийхгүй амармаар байна гэд хүнжилтөө шигдээд эхэлнэ. Тэгсэн Вил Комаригийн бичсэн хайрын шүлгийг хогийн савнаас олоод уншсан. Тэрийг нь хүн болгонд уншуулна гэж сүрдүүлдэг. Комари өөрийнхөө салгааны удирдах төвшний танхаачуудтай уулзлаа. Энэ чон бол хүн амны хэрэгээр тушаал буурсан цэрэг. Худлаа инээсэн залуу болохоор бага насны хүүхэд тулгайлсан хэрэгт с ิจ глэгдэн тушаал буурсан цэрэг. Харин энэ далчисэн юм болохоор ордныг дэлбэлэх гэж байгаад тушаал буурсан цэрэг юм байна. Танхаачууд Комаритай уулзчаад гарахдаа 3 жилийн өмнө эзэнт гүрэнд шуугаан дэгдээсэн нэг хэргийг дурслаа. Тэр үед 100 цус орогчийг алсан этгээд бүгдийг нь чигчээ хуруугаараа алсан гиндэ. Комаригийн туслах Вил манай хүнийг хүүхэд байхдаа ганц чигчээ хуруугаараа 100 цус орогчийг хөнөөж байсан гэд хэлсэн штэ. Тэгээд Комариг тэр хэргийн эзэнгээд бодчихно. Уг нь хэргийн тэмдэглэлд Мелисент Блюнайт гих чинь энэ хэргийг үйлдсэн гэж бичсэн байдаг. Чон худлаа залуу хоёр энэ талаар ярангаа харуулаа хийж яваад ордонд нэвтрэх гэсэн с ิจ гтэй этгээдтэй таарлаа. Тулааны хувьд хоёр цэрэг ёор барсангүй. с ิจ гтэй этгээд тэр хоёроор зугаагаа гаргаж даа балж байгаад явхдаа Комарид мэд хүргээрээ гिचээд явлаа. За маргааш нь Комари өөрийн гисэн шидийн араатнаас сонгохоор явна. Манай хүний нүдэнд Илбийн улсаас ирсэн шидэт араатнуудынхаа дундаас хамгийн өндөр зэрэглэлийн араатан туслаа. За өмнө нь Комари руу дайрах гэж байгаад азгүй өгсөн цэрэг Комаригаас өшөөгөө авандаа гэд сууж байна. Гэтэл саяхан шидийн араатантай болсон Комари маань араатнаа удирдах чадахгүй явж байгаад өндрөөс буухтаа азгүй цэргийн дээрээс бууж таарлаа. Шидийн араатан нь азгүй цэргийн толгойг хаг зогсноор Комаригийн цэргүүд манай хүнийг хүчтэй гэдэгт уламл итгэждэг шүү. Азгүй нөхөрч гандан бурахгүй дахиж амилснаа Комари руу бас л дайрах гэж үзлээ. Тэгсэн туслах Вил нь Комариг урагшин түлхээд азгүй цэргээс хөнхөөн болтолчихно. Дээрээс нь толгойн эргэж яваад азгүй цэргийн дээрээс дарж унахдаа нүдрөөнд хурууга хийчдэм да. Азгүй нөхрийн уур нь буцалж дээд зэгтээ үрээд Комариг халц тулаанд дуудлаа. За одоо юу л болдог бол доо. Маргааш нь тулаан болоход туслах Вил нь Комарид холоос туслахын тулд чихвч маягийн юм зөвлөгчөж. Тэгээд яасан ч Комариг тулаанд өхүүлэхгүй л гин. Яаж тэхийн гэсэн чинь Вил өнөө азгүй нөхрийн хоолнд хор хийгээд идүүлсэн байт юм да. Юун халц тулалдах өөдөөс нь аятайхан ч алхаж явж чадахгүй байна. Гисэн ч азгүй цэрэг бас мөчөөгөө өгөхгүй босоод ирлээ. Тэгсэн Вил Комарид хурууга занх гэж хэлэхэд нь хурууга занхтал азгүй ирийн хөлд орох газар нь цөмрөөд унаад өглөө хөрхий. Вил урд шөнө нь нөхөн өрх бэлдсэн байжээ. Бүр юмыг аж мэдхүүгээд тулааны талбайд 52 ширхэг нүх бэлдсэн гэж авд юм да. Цэргүүд нь энэ тулааныг хараад дээд түвшний шид ашиглаж ийн гэж шүүгцгаана. Чон тулааны талбараас шидийн хүч мэдрээгүй дээ гэтэл хуц залуу манай хүнийг шидэд алдлах шидийг хүртэл ашиглаж чаддсан байна гэж идэг шүү. За гэтэл азгүй нөхөр нүхнээсээ гарч ирээд дахиад Комари руу дайрах гин. Одоо яах вэ гэсэн азгүй нөхөр урагшааг хэд гიშгээл дэлбэрчт юм да. Вил өнгөрсөн шөнө 52 нүх ухахынхаа хажуугаар 69 ширхэг мин суйрлуулсан гиндээ. Вил шиг туслахтай бол нэрээ юу л юу их юм шүү. Уг нь Вил өөрөө үхлийн хороос өөр шид ашиглаж чаддгүй гин. Тэгсэн мөртлөө энэ бүгдийг өөрөө гараараа хийж шүнжэнгөө газар ухсан гэд боддоо. Ингээд туслахынхаа ачаар Комари маань хурууга хөдлөхөөс өөр юу ч хэлэхгүйгээр ялалт байгуулсан боллоо. Өмнө нь ордон руу нэвтрэх гэжсэн с ิจ гтэй этгээд ч чигчээ хуруугаараа 100 цус сорогчийг алсан жинхэнэ гэмт хэрэгтэн Мелисент Блюнайт ээж. Тэр Комаригаас өшөөгөө авахыг хүссэн азгүй цэргийг олж ирснээ хамтарч ажиллах санал тавина. Комари маань генерал болсноос хойш Илбийн улсаас бусад 4 улстай дайтаад бүгдийг нь ялжээ. Энэ ч орог Вилийн л гавь байх та. Тэгээд амжилтыг нь тэмдэглэхээр Хатан хаан ордонд үдшилэг зохион байгуулна. Гэтэл үдшилэг дээр Мелисент Блюнайт ч бас иржээ. Тэгсэн энэ гэмт хэрэгтэн Комаригийн танил ээж таарна. Комари сүүлийн 3 жилийн турш гэртээ бүгсэн шалтгаан нь түүнтэй холбоотой бололтой. Блюнайт Комари руу дайрахад чон урдуур нь ороод гэмтчдэг. Дахин дайрах гихт нь харин Хатан хаан гарч ирнэ. Энэ Блюнайт гих чинь Уруусар гэдэг бүлэгмийн гишүүн байжээ. Тэд үхэл бол амьд хүмүүсийн жинхэнэ хүсэл гэдэгт итгэдэг гин. Тэгээд бүх улсын харанхуйн цөмгийг шидийг устгахаар төлөвлөсөн байдаг. Блюнайт зөгтгөөсөн өмнө Комарид дараагийн удаа харанхуйн цөмийн шидийн хүч алга болоход жинхэнэ үхлийг мэдрүүлэх болно гэдэм да.
Blue Knight халтлага үйлдэхдээ харанхуйн цөмийн шидийн хүрээнд жидэх боломжгүй шарх өгөхөөр зэвсэг ашиглажээ. Тэрийг нь зан үйлийн хэрэгсэл гэж нэрлэдэг юм байна. Дээрээс нь хааны ордонд түүний хамсаатан байгаа бололтой. Учир нь өдөршлөг болж байсан танхимд шилжүүлэгч хаалга урьдчилан байрлуулсан байсан болохоор Blue Knight ядах юмгүй зогтсон юм байна. Шилжилт хийхийн өмнө 2 газар энэ хаалгыг байрлуулахгүй бол ажиллахгүй байна л та. Вил цэргүүдэд Комари дайснуудыг ажиглаж байгаа гэж хэлсэн ч яг үнэндээ манай хүн зүгээр л өрөөндөө бөгж байгаа. Өмнө нь Blue Knight-д яаж дээрлэхүүлж шоглуулж байснаа санангаа дахиад хизээж гэрээсээ гарахгүй гэж бодож байгаа. Комари дээр Вил ирж түүнд маш олон хүн санаа зовж байгааг хэлж идэл өнөө гайчин дахиж гарч ирээд Вилийг хутгалчихна. Аз олж зан үйлийн хэрэгсэл ашиглаагүй энгийн нэг зэвсэг бололтой. Тэгснээ Комарид хандан би чамайг алах гэж ирээгүй. Чамайг бүр ч эмгэнэлтэй байдлаар алахтаа бэлдэж байна. Чи үргэлжил хэрэгцээгүй уйланхаа амтан байсан. Үйлчлэгч авмаар байвал шүн дунд гэхэд миний хэлсэн газарт ганцаараа ирээрэй. Ганц л секунд хоцорвол үйлчлэгчийг чинь алчхан шүү гэж хэлчихэд явлаа. Комари маань бүр яахаа мэдэхгүй болчихно. Тэгээд яасан ч тэр хэлсэн газарт нь очихгүй өөр дэндээ бүгнэ гэж бодсноо гинэд Вилийг яаж өөрт нь тусалж байсныг дахин нэг сандаг. За тэгсэн салхи сэвэлдэж Вилийн Комарид зориулан бичсэн байсан захидал нь унаад ирлээ. Вил Комаритай 3 жилийн өмнө хааны академид суралцж байхдаа танилцсан тухайгаа бичжээ. Вил үргэлжил ангийнхандаа тэр дундаа Blue Knight-д маш ихээр дэглэлгүүлдэг гэж. Түүний тулж байсан харанхуй, хүйтэн, цөхрлөөр дүүрэн өдөр хоногудад гинэтхэн гарч ирсэн гэрэлгийг нь Комари байсан гин. Ингээл үүнээсээ болж Комари өөрөө дэглэлгүүлдэг болчихж. Даанч Комаригийн гаргасан зориг Вилд байсангүй. Тэгээл гимээ цайруулахаар 3 жилийн дараа туслахаар ирсэн нь энэ юм байна. Вил захааныхаа төгсгөлд Комариг хинээс ч илүү хүчтэй, хинээс ч илүү сайхан сэтгэлтэй, хинээс ч илүү гэрэлцдэг нэгэн гэжээ. Вилийн захиаг уншаад Комари тэр явдлыг санахгүй байгаагаа гайхна. Гэсэн ч захидлын ачаар тэр босох хүчтэй боллоо. Тэгсэн гэмтсэн чоныг түшээд дэлчгаар хуудас залуу хоёрч яаг ирж таарна. Гэхдээ Комари тэдэнд ганцаараа явхаа инээмсэглэл тодруулан хэлдэг. Яагаад ч юм нэг л их урам зоригтой харагдана. За харин өнөө Blue Knight-тай хамт азгүй цэрэг байж гин. Blue Knight зан үйлийн хэрэгсэл ашиглан Вилийг гэмтээхэд азгүй цэрэг түүнтэй хамтрах болсондоо харамслаа. Тэгээд азгүй цэрэг урдаас нь цор гэдэг харна Blue Knight уурлаад түүнийг ч бас гэмтээчин. Эцэст нь Комари ганцаараа ирлээ. Blue Knight Комаригаас намайг тэр өдөр ямар их өвдөлт мэдэрснийг чи мэдхүү гэж асуухан дэр. Гэтэл нөгөөх нь ямар өдрөл гэж авчина. Юу ч санахгүй байгаа бололтой. Blue Knight-ийн аав багаас нь л түүнийг хүчтэй болгохоор хатуу ширүүн ханддаг байжээ. Аав нь охиныхоо дотор цөмийн суллалт гих онцгой чадвар байгаа гэдэгт итгэдэг гэж. Энэ нь ертөнцийн бүх хуулийг даавах онцгой чадвар гин. Од гаригийг хүртэл хөдөлгөх энэ хүчийг төрсөн цагаасаа эзэмшсэн байх магадлал маш бага байдаг. Харин тусгай бэлтгэлд хамрагдаж энэ хүчийг хүчээр идэвхжүүлж болдог гин. Гэтэл Blue Knight 1 сарын турш бэлтгэгдсэн ч ердөөс сайжраагүйд аав нь Комаритай харьцуулан ууралжээ. Комари маань тийм харьцуулахаар илүүлсэн бололтой. Харин нэг өдөр Blue Knight сургуульд нь цөмийн суллалт гих онцгой чадвартай нэг хүүхэд байгаа талаар сонсоод уулзтал тэр нь хэн байсан гэж Комаригийн маань хувийн туслах Вил. Вилийн онцгой чадвар нь хүний ирээдүйг харах гин. Гэхдээ ирээдүйг нь харах хүндээ өөрийнхөө цусыг уулгах ёстой. Үүнийг Пандорагийн хор гэж нэрлэдэг юм байна. За тэгсэн Blue Knight ч Вилийн цусыг ууж ирээдүйгээ харуулахыг хүсжээ. Вил түүнд өнөөдөр юу болохыг 100% бацтай харж чадхаа хэлээд өөрийнхөө цусыг уулгасан байна. Вил чадвараа ашигласныхаа дараа Blue Knight-д чи үнэхээр өрөвдөлтэй юм аа гэд хэлчихдэг. Түүнээсээ болоод Blue Knight-д дээрлэхүүлж дараа нь манай Комари гарч ирэн аварчээ. Blue Knight-ийн хувийн бэлтгэлийг хангаж исэн багш нь түүнд цөмийн суллалтыг идэвхжүүлэх авьяас байхгүй юм байна гэдэг. Гэхдээ цөмийн суллалтаас бусад талаар атаархмаар их авьяастай нэгэн гэжээ. Blue Knight Комариг дээрлэхэж шоглож байхад Комари харин өөдөөс нь чи үнэхээр өрөвдөлтэй юм аа. Чамайг юу зовоогоод байгаа юм бэ гэж асуусан байна. Энэ нь Blue Knight-ыг илүү их уурлуулж үзэн ядалтад автуулжээ. Тэгээд Комариг яаж илүү зовоох вэ гэж бодож байгаад нас орсон ээжээс нь үлдсэн ганц зүйлийг нь булааж авахар шийдсэн байна. Гэхдээ үүнээс хойш юу болсныг Blue Knight өөрөө мэдээгүй ч
Тэр Комаригийн цөмийн суллалтаас болж өгсөн байдаг. Дээрэс нь Комаригийн аав Леонайтын гэр бүлийг улсаасаа урвсан гэх хэрэгээр улсаасаа хөөсөн байна. Эцэст нь очих газаргүй болсон Леонайт урвуу саргийнх алан хядах байгууллагад нэгджээ. Тэгээд Леонайт Комарид хандан чамайг тансаг өрөөндөө бүгж байхад би энэ орчлонгийн муу муухайг хангалттай амссан гэж хэлдэг. Комари маань үүнийг сонсоод Леонайт ч бас өөртөө адилхан гэдгийг ойлголоо. Хэдий өөр шалтгаантайч хоёул тэр 3 жилийн өмнөх зовлонгоосоо зугтаж чадалгүй өдийг хүрчээ. За тэгсэн Комарид дургүй байсан азгүй нөхөр гинэд босож ирээд Комариг хурдан зогтгээд Леонайтад зан үйлийн хэрэгсэл байгааг санууллаа. Манай Комари гэртээ бүгхээс өөрийг мэдэхгүй сул дорой аймхаа нэгэн шиг харагддаг байсан ч яг үнэндээ үнэхээр зоригтой байсан бололтой. Леонайтын эсрэг чадах чинээгээрээ л тэмцлээ. Гисэн ч эцэстээ гэхэд галзуурсан Леонайтын хутганд өртчихнэ. Комари маань Виллийг аврах гэж хичээсэн ч хүч нь огт хүрэхгүй байлаа. Леонайт Комариг хантай авсарч Виллийн урд шийдэхэд Вилл түүний ирээдүйг харахын тулд өөрийнхөө цусыг доор нь хэвтэж байгаа Комари руу дусаачдаг. Тэгээд нэг зүйл ойлгомжтой болсон нь Комари өнөөдөр лав энд өгөхгүй. Вилл Комарид ялагдахгүйг нь хэлэх яг тэр мөчөд манай Комаригийн цөмийн суллалт идэвхжих нь тэрээ. Энэ үед хатан хаан Комаригийн талаар ярангаа цус шимэн сууж байх нь харагдана. Тэр Комаригийн хүчийг эзэнт гүрний 1000 жилийн түүхэндх хамгийн хүчрхэг цөмийн суллалт гэдэг. Нэрэл бүр супер хүчтэй олчиж саяхан л үхлээх хүлээгээ твтжсэн Комари маань одоо Леонайтаас хэц дахин хурцтай хүчтэй болсон нь харагдана. Зүгээр л нүд ирэмхийн зуур хөдөлж байлаа. Тэгсэн Комаригийн хүч нь багахан цус амсах төдийдл сэрэгдэг бололтой. Өмнө нь ч бас дээрлэхүүлж байх үедээ цус амсаад л цөмийн суллалт нь идэвхжсэнийг Леонайт саналаа. Энэ удаад харин Виллийн тусаас нь цус нөлөөлсөн бололтой. Леонайт сүйрлийн хорон галгийнх өндөр түвшний шид ашиглан Комари руу дайрна. Энэ үеэр Комаригийн салааны цэргүүд бүгд туслах гээд ирсэн байдаг. Тэгээд Леонайтын тэр өндөр түвшний шидийг ядах юмгүй хариулж байгааг харцгаалаа. Энэ хийц ч угаасаа л хүчтэйгээд бат итгэцэн байсан л та. Леонайт Комаригийн дайралтыг мэдчиж амжилгүй нэг гаргүй болчлоо хөрхий. Тэгсэн ч шарандаа нэг гартаа хутгаа барин Комари руу дайрах гэсэн ч эцэст нь 2 гаргүй болвоо гэж. Үхэлтэйгээ нүүр тулахдаа л Леонайт нэг зүйлийг ойлголоо. Үнэхээр сул дорой нь өөрийгөө байсныг. Цөмийн суллалт нь сэтгэлтэй гүн гүнзгий холбоотой байж. Тиймээс л бусдын төлөө санаа тавьдаг Комари хинээс ч илүү хүчрхэг. Леонайт өөрт нь өөр ирээдүй байх байсан болов уу гэж бодно. Магадгүй л юм. За ингээд цус үдсэн тулаанч дуусаж Комари маань өрөөндөө сэрлээ. Тэгсэн өчигдрийн хүчрхэг цус сорогч байхгүй болжээ. Буцаад бяцхан Комари болчихож. Шархан жаахан өвдөх төдийд орилж хөвтнө. Комариг өнгөрсөн шөнө унтж байхад аав нь Виллд өмнө нь болсон явдлыг ярьжээ. Комаригийн хүч ил олсон үеийн 3 настай байхад нь гин. Оройн хоолндоо анхудаа цус уучхаад тэнд байсан бүх хүнийг алсан гиндэ. Тиймээс аав нь Комариг цусанд дургүй болгож ховсдуулсан байж. Ямар ч тач Комари цөмийн суллалтаа идэвхжүүлснийхээ дараах явдлыг огт сандаггүй. Аав нь тэрнч дээргэж үздэг. Хуц залуу Комаригийн зурагтай цамц гаргасан нь манай Комарид бол таалагдсангүй. За тэгсэн гинэтхэн нэг эмэгтэй гарч ирээд л Комариг учир зүггүй сул дорой морой гээд доромжлоод эхэллээ. Өөрийгөө авгаа мэргэн шижиг үтэн хар гялбаа гин. Эзэнт гүрний шилдэг 7 генералын номер 1 юм байна. Тэр Комаригийн хүчийг дараагийн удаа өөрийнхөө нүдээр хармаар байна. Үгүй бол яасан ч 7 генералын 1 гэж хүлээн зөвшөөрч чадахгүй гин. Үүний дараа Комари хатан хаантай уулзлаа. Хатан хаан Комаригийн аавыг өчигдөр шөнө алуулсан тухай хэлдэг. Гэхдээ мэдээж өнөөдөр гэхэд буцаад амилчин л та. Харин Комариг дуудсан шалтгаан бол аавыг нь гэртээ харих замд нь хин нэгэн нүцгэн гараараа гидсийг нь хүүснэн сонирн байгааг хэлдэг. Сүүлийн 7 хоногт улсын 5 өндөр албан тушаалтан алуулсан гин. Нэг нь бүр шижиг үтэн буюу генералуудын нэг. Эдгээр алуулсан 5 албан тушаалтнууд бүгд чадварлаг хэрн хинэн ч өөрийгөө алуулсан гэдгийг анзаараагүй гин. Тиймээс хин ч алуурчны царайг мэдэхгүй. Ой санамж удирдах шид ашигласан ч байж магадгүй гин. Хэрв тийм бол энэ нь шид биш, цөмийн суллалт гэдгийг хатан хаан хэлдэг. Ийм ноцтой асуудлыг улсын генералууд шийдвэрлэх ёстой учраас Комариг дуудсан юм байна.
Манай Комари ажил хиймээргүй байна гэж баахан гоншихын тулд Хатан хаан хэрвээ хэрэгтнийг барьж чадвал 7 хоногийн амралт өгнө гэлээ. Бас алан хядалгад өртсөн гээд байгаа генералуудын нэг Комарид туслана гин. Түүнийг Сакуна гэдэг. Генерал гэж хинч мэдхэргүй ичимхий охин шиг л харагдана. Тэр санамсаргүй байдлаар өмнөх Шижигүтэнийг алаад суудалд нь суух ёстой болсон гэдэг. Энэ албан тушаалаас татгалзах юм бол амиа алддсан байна л та. Жинхнээс амиа алдах бололтой. Тэгээд дээрэс нь Шижигүтэнүүдийн нэг ойж алан хядалгад өртсөн болохоор улсын нэрийг гутаасан гээд удахгүй бас өөхөх болоод байгаа юм байна. Комари маань салааныхаа 500 зэргийг дуудаж алан хядагчийг барих даалгавар өглөө. Тэгснээ шагналд нь 3 хоногийн амралт өгнө гэсэн чинь бүгд шок. Яагаад гэхээр тэдний хинэн ч амралтыг шагналд тооцохгүй. Харин ч ажиллах дуртай. Комари өөршгөө санаад буруу юм хэлчихэж. Тэгээд хэлснээ засах санаатай амралтаас гадна амьтны хүрээлэн орох тасалбар өгнө гэж энтэр. Нөгөө хэд нь гайхаж ийснэ. Тантай хамт амьтны хүрээлэн орох юм уу? Гэхдээ нь Комари тэгсэн ч болно гэд хэлжтэй. Гэтэл зэргүүд нь энийг болцоо юм байна гэд ойлгочихно. Тэгснээ бүр алан хядагчийг барих ёстой үежиж алан хядагчаас өмнө бүх өндөр албан тушаалтнуудыг алаад алан хядагчийг ажилгүй болгочихъя гэж авдیں۔ За иймэрхүү балан юм хийж хаячаад Комари маань Сакунатай уулзахаар явна. Тэд өдрийн хоол идэнгээ Сакунаг яаж санамсаргүй генералуудын нэг болсныг сонслоо. Сакунаг шидийн бэлтгэлээ хийж явахт нь нэг генерал өөрөө шидэнд нь оногдоод үхсэн гиндэ. Тэгээл Хатан хааны тушаалаар тэр азгүй генералын ажлыг авцсан гин. Комари маань Сакунагийн цэргүүдийг өөрийнхөө цэргүүд шиг амар байх гэж бодоод чи тэгвэл доод цэргүүдтэй хүчгүй байдлаа харуулахгүй гэж их л зовдөг байх та. Гэтэл харин ч үгүй гин шүү. Сакунаг тийм ч хүчтэй биш гэдгийг бүгд мэдхээс гадна их дэмжлэг үзүүлцгээдэг гин. Сакуна өөрийгөө сул оройл гэдээсэн чинь нэг гараараа алим хагалж чадгаар хүчтэй гэж авдیں۔ Тэгснээ ердөө алим л хагалж чадна. Таруу саагалдаг байсан бол дээр байхгүй юу гэд юм да. Алим нүцгэн гараараа хагална гэдэг чинь Комаригийн хувьд бол дээдэн штэ. За тэгсэн тэдний хоолыг тасалтуулж өнөө хар гялба гихч генерал гарч ирээд манай Комари руу дайраад унлаа. Яагаад ингэж байгаа юм гэтэл Комаригийн цэргүүд ордны эргэн тойронд баахан уймэн тариад байна гэж авдیں۔ Тэгээд чадвар нь тодорхой биш цэргүүд ээж олигтой хянд чаддгүй мэн гэд Комарид уур нь хүрээд байгаа юм байна. Ийм Шижигүтэн түүхэндээ байгаагүй гэн. Тэгээд генералуудын уулзалтаар Комариг энэ албанаас буулгах санал гаргана гिचгээд явлаа. Энэ өдрийн орой Вил Комаригийн ирээдүйг харна. Гэхдээ Комарид биш хар гялбад цусаа нууцаар өгчихсөн байвал яах вэ? Өөрийнхөө цусыг шингээсэн бялуу өгсөн чинь нөгөөх нь эзчиж. Тэгээд юу харсан бэ гэвэл 3 хоногийн дараа генералуудын уулзалт болно. Хар гялба яг хэлснээрээ Комариг түтгэлзүүлэх санал гаргаад тэр нь дэмжигдэнэ. Тэгээд Комари генерал юу чадаагүй учраас толгойн дэлбэрч үхэн гэж авд юм да. Комари маань сандраад л одоо тэгээд би юу хийх вэ гэтэл Вил надад даатгачих гиндэ. Энэ үед Сакунач мэдээж гайхсан бололтой. Комаригаас яагаад зүгээр хүчээ харуулад тулдахгүй байгаа юм бэ гэж асуудیں۔ Тэгсэн чинь Комари маань бантсандаа би асуудлыг хүчээр биш ярилцаж шийдмээр байна гэж авчина. За ингээд Комариг Шижигүтэн байх эрхтэй үгийг хэлцэх уулзалт эхэллээ. Хар гялба Комаригийн тулдаж байхыг хараагүйгээ хэлээд араас нь Комаригийн академид суралцж байх үеийн хувийн хэргийг нь гаргаад ирд юм да. Мэдээж үүн дээр нь Комаригийн шид болон биеийн хүчийг хамгийн бага оноогоор тэмдэглэсэн байгаа. За тэгээл хамаг амьдралыг нь ухаж дүнсэн юм уу хайшин. 3 жил алга болохдоо хаана юу хийж ийснэ хэл гэж авчина. Тэгснээ арай өрөөндөө бүгээгүй гиндэ. Комариг гэр бүлийн холбоо сүлбэгээрээ арын хаалгаар Шижигүтэн болсон биш үү? Энтергээд яг байцаах гिचэтэл нь гинэт Хатан хаан дондуур нь ороод ирлээ. Хатан хаан шууд л хар гялбагаас чамц тэгээд хууль бусаар Шижигүтэн болсон их нотлогоонд байгаа мó гэж асуув. Тэгсэн ч хар гялба мөчөөгөө өгөх шинжгүй Комаригийн хүчний талаар ярьж эхэллээ. Комариг энэ хооронд арчаагаа алдж гин үү гэдэл ёстой нөвштэй. Хөлөө ачиж суучаад хээвнийг сонсч ийснэ. Сул доройчууд дуртайгаа л яар гэд шарыг нь малцчихна. Энэнд нь хар гялба улам уурлаад Комариг шууд тулаанд дуудсан ч манай Комари юу гээл зөвшөөрч явах вэ. Тэгээд ч энэ улсад генералууд хувийн асуудлаар тулалдах нь хориотой. Гэхдээ халц тулах өөр арга бий. Хуулийн дагуу улсын генералууд хоорондоо дайтаж болдог гин.
За тэгсэн нэг генерал нь дайн гэдэг үгэн дээр шууд дөрүүлээд нэг мөсөн бүх генералуудын дунд дайн зарлая гэж авдیں۔ Энэ санаа нь Хатан хаанд таалагдж генералуудын дайн болохоор боллоо. Хурлын дараа Сакуна бас л өөрийгөө хит сул дорой гэд дайнаас айж байгаагаа хэлдэг. Харин Комари хариуд нь тэгвэл хоёулаа найзууд юм чинь холбоотон болоод хамтрахад л болно штэ гин. Сакуна энэ саналд нь зөвшөөрөөд тэгвэл Хелиостай ч бас хамтарцгаая. Түүнд итгэж болно гэлээ. Хелиос гэдэг нь бас л Шичигутийн генералуудын нэг ба Сакуна Хелиосын асрамжийн газарт өссөн гин. Сакуна Комарид нас орсон гэр бүлийнхээ зургийг харуулдаг. Сакунагийн эгчийг ч бас Комари гэдэг гэж. Сакуна Комаригаас маш сонин асуулт асуудаг. Хэрвээ алан хядагч нар гэр бүлийг чинь барьцаалаад хүн алхахыг тушаавал чи яах байсан бэ гэж. Комари хариуд нь алан хядагчдыг ялах байсан гэхэд Сакуна игэл гайхсан янзтай харна. Комари түүнд гэр бүлийг минь барьцаалсан нь алан хядагчдын л буруу штэ. Тэд нар байхгүй бол бүх асуудал шийдэгдчих юм шүү гэж хэлдэг. Энэ хариултыг нь сонссон Сакуна гунигтай царилж ийсэн нь Комаригийн хүзүү рүү гараа явуулна. За тэгсэн энэ үеэр Вил ирчихсэн. Комарид харих цаг болсон байгааг санууллаа. Манай Комариж сая алуулах гэжсэн мэдгүй нээх гинэн юм Сакунаг маргааш уулзцгаая гээл яв. Вил Комарид Сакунагаас аюул мэдэрснээ хэлдэг. Тэгсэн Комари гэж нэг юм зүгээр төсөөлөл байлгүй гэд тоосонгүй. Сакунагийн яриад исэн алан хядагчд нь өнөөл уруу сарны бүлэглэл юм байна. Тэдний тушаалаар Сакуна бүх генералуудыг алаад байгаач таарлаа. Сакунагийн цөмийн суллалтын онцгой чадвар нь бусдын оюун ухаанд нэвтрэн дурсамжийг нь харах бас өөрчлөх. Уруу сарныхан генералуудын ядаж нэг нь харанхуйн цөм хаана байдгийг мэдэх ёстой гэж тооцоолжээ. Тэгээд Сакунаг ашиглаж харанхуйн цөмийг олох гээд байгаа юм байна. Харанхуйн цөмийг олчих юм бол энэ ертөнцид дахин амьлах гэдэг зүйл байхгүй болно. Уруу сарныхан Сакунаг дарамтласнаар тэр Милисент Плюнайтыг олж ирдэг. Сакуна Милисентийг яагаад сул чөлөөтэй байгааг нь асуудал шоронгоос гарахыг нь зөвшөөрсөн л гин. Сакуна өөрийг нь дарамтлаад байгаа уруу сарны бүлэглэлээс гарахыг хүссэндээ энд иржээ. Милисент харин түүнд асуудал гарч хүнд нөхцөлд орвол Комарид цус уулгаарэ гэж захидаг. За бичлэг нь таалагдж байгаа бол дардаг юмаа дарахаа битгий мартаарай. Бас бичлэг үрийг маань үздэг хэрнэ subscribe-а огт даралгүй үздэг бол яг одоо хэдхэн секунд зарцуулаад дарчхаарай заяа. За бүх Шичигутины дайн эхлэх гэж байна. Дайнч гэж бараг тэмцээнэрхүү. Гол дүрм нь гэвэл орой гэхэд энэ улаан бөмбөгийг өөртөө авч явна ялагч болно. За харин байр эзлэх дараалал нь болохоор оноогоор шийдэгдэнэ. Дайсны цэргийг алах нь 1 оноо. Дайсан болох Шичигутиныг алах нь 50 оноо. Тэгээд эцэст нь хамгийн бага оноо авсан нэг Шичигутин генерал албан тушаалаасаа бууна. Генерал бүрт яг 100 цэргээ тэмцээнд авч орохыг зөвшөөрсөн ч манай Комаригийн салаанд 30хан цэрэг байд юм да. Тэгсэн харин эдний цэргүүд өндөн бүтэхгүй. Тэмцээнд орохын тулд тултаж бие-биенийгээ алсаар байгаад 470 нь өгчихсөн. Амьлаагүй байгаа юм байна. Дайн эхэлтэл Комаригийн цэргүүд нь улаан галзуурсан юмнууд шууд хар гэл баруу дайрах гээд 30 улаа яваад Комари маань Вилтэй л үлдчихдэг шүү. Ганц ч цэрэггүй зогсож итэл өөр салааныхан мэдээж дайрахаар ирнэ штт. Комарич баг өмдөндөө шийх гэжитэл Вил шидийн араатанд нь гялс суулгаад зогццгаалаа. Энэ хооронд Хатан хаан шилэн бөмбөлгөөрөө Сакунаг сайдаар ажиглан суна. Өндөр албан тушаалтнуудыг алаад байсныг нь мэдж байх шиг байна. Тэгээд ч зогсохгүй бүр уруу сарныхан ард нь байгааг бас Сакунаг удирдах байгаа хүн яг одоо дайны талбарт байгааг ч мэдчихэдэг. Вилийн ард сундлуулад явж байгаа Комари маань гэртээ хармаар байна гэж гонгноостой. За тэгсэн ногоон үстэй багтай нөхрийн салаа манай хоёр руу дайраад бүслээд авлаа. Энэ Шичигутийн хамгийн сүүлд уулзалтын өдөр алуулсан бохгүй юу? Тэр өдөр Комаригийн асуудлыг хэлэлцэх өдөр байсан болохоор өөрийг нь Комари алсан гэж бодоод байгаа. Энэ багтай генералын чадвар нь өөрийнхөө цусыг зэвсэг болгож дайрд юм байна. Манай хоёр дайралтаас нь зүгтаал идэгч нэмээд 2 ч салаа дайраад ирнэ. Сүүлдээ зүгтагч газаргүй болоод яахан мэдгүй зогсож байтал нь багтай генералын цус цацраад Комаригийн хүчийг сэрээчлээ. Ингээд Комаригийн байсан газарт асар том дэлбэрэлт болохыг бүгд харцгаана. Тэгсэн энэ дэлбэрэлт дээр нь хар гял байгаас бусд нь бүгд өгчөж. Манай Комари даанч өөрөө юу хийснээ санахгүй нь харамсалтай. Гэхдээ хар гял ба одоо ч Комариг хардсан хэвээр.
Комарыг ийм хүчтэй шид ашигласан байх боломжгүй болохоор тесрэх бөмбөг мэтийн зэвсэг ашигласан байх гэж хардна. Тэгэхэд Комарыг яг алхаар завцдал араас нь хэн нэгэн хутгалчихна. За тэгсэн тэр нь Сакуна уйж тарах ба хар гялбаг нэг мөр гүйцэжлээ. Комари манч Сакунаг ийм хүчтэй байсныг мэдээгүй болохоор жаахан хэлд. Сакуна гинэд өнгөрсөн удаагийнхаа яриаг дахиад сануулдаг. Тэгээд Комаригийн хариулт гайхалтай байсан ч тэр өөрөө бол алан ядагчдыг дарж чадахгүй гэдгээ шулуухан хэлнэ. Ядж байхад Комаригаас бусад шижигүүдийн огт харанхуйн цөмийг хаана байгааг мэддэггүй болж таарч. Сакуна Комаригаас уучлалт гуйгаад гараа чиглүүлэн чадвараа идэвхжүүлэхэд Комари бодлын хүлээст орно. Бодлын ертөнцид Сакуна ч бас өөрөө байх ба гэр бүлийг нь уруу сарныхаа алчсан тухай хэлдэг. Тэгээд бүр дахиж амьлахгүй зан үйлийн зэвсгээр хөнөөчгсөн гин. Гэхдээ уруу сарныхан Сакунаг өөрсдөд нь сайн ажилвал гэр бүлийг нь буцааж авч ирэх аргыг зааж өгнө гэж амлажээ. Сакунагийн онцгой чадвар нь алсан нэгнийхээ дурсамжийг өөрчлөх. Тэгээд нэгэнт байхгүй болсон гэр бүлийнхээ оронд өөрийнхөө сонгосон хүмүүсийг алж агаад дурсамжийг нь өөрчлөөд гэр бүлээ болгочд юм байна. Энэ удаад тэр Комарыг сонгочж, дээрэс нь бас уруу сарныхан Комарыг алаад дурсамжаас нь харанхуйн цөмийн байршлыг олж мэдгэж даалгасан байна. Гэсэн ч сайхан сэтгэлтэй Комари маань Сакунатай ярилцсаар байгаад бодлыг нь өөрчилтөл Сакунад даалгавар өгөөд идэг алан хядагч хүрээд ирлээ. Тэгсэн тэр ч бас генералуудын нэг байж таарна. Сөрөвтэй генерал Сакунаг ажлаа сайн хийсэнгүү гээд уучир зүггүй нүдээд байхаар нь Комари тэсэлгүй өөрөө хамгаалах гэж үзээд барахгүй. Комари өөрийг нь хамгаалсанд Сакунач зэрэг ороод уруу сарны бүлэглэлээс гарна гэдгээ хэлээд сөрөвтэй генерал руу бүх хүчээрээ дайрлаа. Даанч яалтчгүй Сакуна сул дорой байснаар Комаригийн хажууд шидэгдээд дуусна. Ингээд бүх юм дуслаа даа гэж бодох үед нь гинэд Мелисентийн хэлсэн үгийг Сакуна санахан тэр. Тэгээд өөрийнхөө цуснаас Комаригийн ам руу тусааснаар Комаригийн хүч сэргээд ирнэ. Гэхдээ Сакунагийн тусал цус хэтэрхий бага байсан бололтой. Комари одоо л жинхэнэ цус сорогч шиг Сакунагийн хүзүүг хазаад илүү их цус уулаа. Комаригийн бүрэн хүч идэвхжиж байгааг Хатан хаан хараал сууж байна. Комаригийн бүрэн хүч бол яг үнэндээ энэ ертөнцийн 6 үндэстнийг тэр чигээр нь дарж чадах хүч гин. Сөрөвтэй генерал Сакунаг зан үйлийн хэрэгсэл ашиглан хордуулсан. Тэгсэн Комаригийн бүрэн хүч идэвхжээд огт ангаах боломжгүй Сакунаг эдгээчхэн тэр. Сөрөвтэй генералыгч хайр найргүй зүйл дуусхан бүх шижигүүдийн дайнд Комари ялалт байгууллаа. Энэ бүхний дараа Сакуна Комаригаас уучлалт гуйхаар ирэхэд Комари өмнөгшгээ эгчдүү байсан ч болно гин. Хатан хаан хүртэл Сакунаг өршөөж шижигүүдийн хിവэр нь үлээсэн байдаг. Өөрийнх нь салгааны цэргүүдч тэр бүгд л түүнд сайхан сэтгэл гаргана. Сакуна өөр бас нэг генералийн асрамжийн газарт өссөн их дотно гэж байсан да. Сакуна тэр генералыг бас л өөрийнхөө хүчээр ховсдож аавыгаа болгосон гэж бодож явтал яг үнэндээ тэр генерал нь өөрөө л сайн дурандаа Сакунаг бодоод дүр эсгсэн байж таарна. Тэр генерал Сакунагийн аавын найз байсан учраас л охиныг нь харж ханддаг гэж. Хэдий хүсээгүй үйлдэлч гэлээ маш олон муу зүйл хийсэн Сакунаг бүгд л уучлан халуун дотноор харьцаж байгаад Сакуна ихэд гайхан гимшиж бас үнэхээр их баярлана. Комариг дайнд ялж нэмээд дайснуудыг илрүүлэхэд гавья байгуулсан гээд 2-7 хоногийн амралт өгчээ. Комари маань амралтаараа өрөөндөө бүгнэ гэж төлөвлөөд баярлж идэл өөр нэг улсын сарны гүнж гэх нэртэй генерал Комаритай уулзахаар урилга явуулсан байдаг. Учир нь сүүлд сөрөвтэй генералтай хийсэн тулаан нь яг эдний улстай хил залгаа газар байснаар Комаригийн цөмийн суллалтын асар их хүчийг эдний улсад албаар сануулж байгаа түрэмгийлэл гэж ойлгосон байна. Ингээд хоёр улсын харьцаанд сэв суулгахгүй тулд Комари маань хайрын сайхан амралтаараа гадны улсад уулзалт хийхээр иржээ. Өнөө сарны гүнж гэх генерал нь Комарид дэлхийг ноёрхох төлөвлөгөөгөө яриад унлаа. Тэгснээ хамтарцгаая гин. Харин Комари хариуд нь надад дэлхийг эзлэх хүч байсан ч би тийм зүйл хийхгүй. Хүч бол бусдыг захирахын төлөөх биш, энх тайвны төлөөх зүйл гэдэг. За тэгсэн Комаригийн салгааны хідэн бүтггүй танхачууд санаандгүйгээр сарны гүнжийн цэргүүдтэй тултаад ялцсан байт юм да. Уг нь энэ сарны гүнжийн 1-р салгаа нь улсынх нь хамгийн хүчтэй салаа гин. Гэтэл чон цэрэг Комарид илтгэхдээ сарны гүнжийн салааг хэтэрхий сул дорой байсан гэж хэлээд уурлуулцдаг за.
Тэгээд юун хоёр улсын хурцдуулан байдлыг намжаах харин ч бүр дайсан болоод эргэж ирнэ. Комарыг ирэхэд өөрний улс болох Тэнгэрийн Деважингийн генерал иржээ. Комаригийн дайсан болцоход ирсэн улс нь Арука. Тэгсэн энэ Тэнгэрийн Деважин гэдэг улс нь тэр Арука гэдэг улстай бас л таарамжгүй харилцаатай юм байна. Тэгээд Карла гэх энэ генерал дайсны минь дайсан бол миний найз гэж шүү. Гэхдээ эдний улс дайн бол шаардлагагүй зүйл гэж үздэг. Нэгнээ гэмтээж хороохон соёлгүй бүдүүлэг зэрлэг балмад байдал гин. Манай Комари бөөн баяр. Анх удаа л өөртөө найдалхан бодолтой хүнтэй таарч байгаа нь энэ. Карла өөрийгөө Комаритай ижил хүчтэй гэдгийг хэлээд хамтдаа дэлхийд инх тайван тогтооё гэдэг. Комари баяртай аргагүй зөвшөөрөх гэтэл гаднаас Арука улсын сарны гүнж генералаас захиа ирлээ гэхэн тэр. Карла мэдээж гайхтал вийлгэж нэг юм уламд ордуулад Комарыг саяхан сарны гүнжийн салаа руу довтлоод ялалт явуулаад ирсэн гэж авдیں۔ Тэгээд өөрт нь инх тайвныг эрхэмлдэг гэж худлаа хэлсэн хэрэгүү гэхэд Комари маань уг нь тайлбарлах гэжитэл өөрийнхөө дор идэг худ залуугаас айсандаа "Тиймээ би хуурсан. Би бол аллагын машин" гэж солиорч өгнө. Дайн тулаанд дурладаг цэргүүдтэй өөрийгөө мэдэгдчихвэл алуулна гэж айгаад байгаа. Карлач танай балмад улстай холбоотой болохгүй энэ төр гээд баахан уралдал хатан хаан дуугарч эхэллээ. Өөрөө санал тавихаар ирчээд хүний улсыг доромжлоо зогсож үйдэг чинь өөрөө балмад бүдүүлэх биш үү гэснээ Комарид наадхаа алчих гэж авандаа. Аймхаа Комари маань яахаа мэдгүй паниктаад исэн чинь энэ Карланч бас яг үнэндээ Комаритай яг адилхан аймхаа охин байдیں۔ Тэгээд алуулах нь гэж айсандаа харин ч бүр Арука улсын эсрэг дайн хийхэд туслахаар болоод ивчлаа. Нөгөө тал харин сарны гүнж манай Комарыг заавал зарцаа болгондоо гээ зогсож байна. Яаралтай стратегийн хурал зарласнаар хатан хаан болон бүгд шижигүүдийн цуглалаа. Комари орноосоо ч усахгүйсэн болохоор Вийл ортой нь өргөөд хурал дээр аваад ирчиж. Юун хурал вэ гэхээр эдний улсыг Тэнгэрийн Деважинтай нэгдсэн гих сургаар дайн өдөөж гин гээд Арука улс өөрсдөө төрүүлээд дайрах гэж байгааг нь. Тэгсэн хурал дөнгөж эхэлж итэл шууд л дайрал ирхэн тэр. Мэдээж хатан хаанч дор нь хариу барихаар хүмүүстэй тушаал буулгаснаар Арука улсын ерөнхийлөгчийн байр дэлбэрлээ. Ингээд дайн албан ёсоор эхэлсэн бололтой. Вийл Комарыг тэрнгүйж яваад аюулт орох төгтөл хар гэлба хамгаалдаг. Энд тэндээс дайралтууд ирээд Вийл Комари хоёр дээр чухмал их хүчтэйгээд өнгөрөөд исэн Карла генерал нэмэгдээд зүгтцгаана. За тэгсэн уймын дундуур гинэд сарны гүнж гарч ирээд манай гурвыг орон зайгаар шилжүүлээд өөр газарт аваад ирдیں۔ Сарны гүнжийг дайсан гэж бодтол тэр Комаригийн ээжийн шав байсан гэдэм да. Багш нь түүнд тулааны эрдмээс гадна энэрн нэгүүлсэх сэтгэлийг ч зааж сургасан гин. Сарны гүнж багада Комаритай уулзаж байснаа сануулдаг. Сарны гүнж зүгээрч генерал биш. Өмнөх хааны удмын гүнж байж. Гэтэл Матхарт гэж зэвүүн генерал төрийн эргэлт гарган өөрөө ерөнхийлөгч болсон гин. Сарны гүнжийн гол зорилго нь үнэндээ Матхартын хорон санааг илчилж Арука улсаа шинчлэх юм байна. Тэгээд Комарид дахин хамтрах санал тавилаа. Гэхдээ хүссэн ажлаа гүйцээчээд миний зарц болох уу гэж авчин. За энэ хооронд бол дайн өрнсөөр л байгаа. Манай хэд шилжүүлэгчээс болоод нилээд холдсон ч Арука улсын нэг танхаа итгээд олоод ирдیں۔ Дайсны дайралтаас олж яг хүндхэн байдалд байхад нь ашгүй манай талын багтай генерал гарч ирэн аварлаа. Түүнтэй хамт Далчхар, Чом, Худ залуу гээд бүх цэрэг нь иржээ. Сакуна ч бас ирсэн байдаг. Анхнаасаа Сакуна Комаригийн биед байршил тогтоогч суулгасан байснаар олж ирсэн юм байна. Эндээсээ бүгд нийлэн Арука улсын шинэ ерөнхийлөгч Матхартын нууц туршилтын баазад эрсцгэлээ. Энд хууль бусаар гэмгүй хүмүүст туршилт хийдэг байсан бололтой. Сарны гүнжийн дагалдаж явдаг туслах нь урагч үйж таарна. Сарны гүнжийг ямар ч үр дүнд хүрэхгүй бүтшгүй зүйлийн араас хөөж байхаар амар тайван амьдр гээд урвсан байх уу. Тэгээд туршилтын баазад тулаан өрнж байхад өнөө туршилтаар бүтээгдсэн нэг бүрэн генералтай тэнцэх 5,000 цэргийн салаа ирж явна. Нэрээ энэ бүхний хажуугаар дайны талбарыг сурвалжилж явдаг өнөө сэтгүүлч ажиллаа хийсээр л эдийн. Тэгээд бүх улсад шууд дамжуулалт төрөх ба энэ үед Комари маань тулалдахын тулд цус уун хүчээ сэргээсэн нь харагдана. Милисент Блюнайд гим нүглийнхээ төлөө шоронд орох ёстой байсан да. Тэгсэн хатан хаан түүнтэй тохиролцоо хийсэн юм байна. Милисент хоосон шижигүүдийн суудлыг авч 5 дугаар салааг хариуцуулжээ.
Бүх улсад шууд дамжуулалт хүрснээр Арука улс руу довтлохоор бусад улсуудаас нэмэлт хүч ирнэ. Гэхдээ тэгж их удахч хэрэг байсангүй. Мэдээж Комаригийн хүчийг дийлэх хүч энэ ертөнцид лав байхгүй. Ингэж 6 үндэснийг дамнасан дайн дусна. Хэргийн эзэн Мадхарт ерөнхийлөгч сурггүй алга болжээ. Сарны гүнж өөрийнх нь төлөө урвсан үйлчлэгчээ өршөөн хоригдож байсан аавтайгаа эргэн уулзлаа. Ингээд 1 сарын дараа гэхэд Арука улс дараагийн ерөнхийлөгчөө сонгохоор ерөнхийлөгчийн сонгуул зохион байгуулна. Тэгсэн сарны гүнж сонгуульд ялалт байгуулахын төлөө Комариг буулгаж авахаар дайн эхлүүлжээ. Сарны гүнж Комаригийн цэргүүдийг дуусган Комари дээр ирснээ "Миний зарц бол" гэж авдیں۔ Харин Комари маань юу хүсэж байгаа бол? Тийм ээ. Тэр яг одоо өрөөндөө бүгхийг л хүсэж байгаа. Энэ хүртэл бичлэгээ сонссон бол сэтгэгдлээ заавал үлдээж дартгаа дараарай.